За хамтдаа бүгдээрээ өнөөдрийнхөө үгийн цаг руу орцгоё. Тэгээ Библи байгаа бах те. Хэдүүл өнөөдөр жоохон Библи эргүүлэх хэрэгтэй болох бах. За тэгээ эхлэхээс өмнө та бүхнээс асуулт асууя. Тэрний ямар асуулт вэ гэх юм бол ер нь төлөвшил гэж одоо сүүлийн их ярьдаг болчлоо. Тэгэхээр төлөвшлөхээр та юу гэж одоо хэлмээр байна. За яг сүүлийн үед нөгөө фэйсбүүкээр цахим орчноор айгүй их нөгөө төлөвшлийн шинжүүд гэдэг нэг 8, 9 заримдаа 10 гээл тий. Тийм нэг дарааллууд байдаг штэ. Тэгэхээр энэ төлөвшилд ер нь юу одоо нөлөөлдөг юм бэ гэхээр нэгдүгээрт бол удам юм байна. Удамшил гэж байдаг. Ер нь төрөлхийн сайхан зан ааштай хүмүүс байдаг тий. Хайлсан нуглагчч гэдэг юм уу. Ер нь удамаар аач гэх үү тий. Тийм хүмүүс байдаг. За хоёрдугаарт нь болохоор ингэдэг юм байна. Ерөнхийдөө орчин байгаль болоод нийгэм их нөлөөлдөг юм. За энэ дээр нэг жоохон тодруулаад ярих хэрэгтэй болов уу гэж бодож байна. За тэгэхээр монголчуудын хувьд ер нь төлөвшил гэдэг бол одоо өөрийнх нь уламжлалт бол байдаг юм байна. Гэхдээ яг төлөвшил гэдэг нэрээр биш. Монголчууд ярьдагтаа ер нь ухаан суусан хүн гэж ярьдаг тий. Тэгээд бас нэг хэллэг байдаг. 40 хөрсөн нэр, дөрөөд орсон ат гэнтэр гэдэг. За заримдаа одоо юу гэдэг тэр ойлголтоос ерөнхийдөө гүндүүгээр жудагтай ирэх хүн энэ гэсэн тийм нэг хэллэг байдаг юм байна. Одоо ойлголт. Тэгэхээр энэ яг юун дээр одоо цөөрөж ярьдаг вэ гэхээр нэгдүгээр ер нь насжилттай их холбож ярьдаг юм монголчууд. Хүн одоо нас ахих тусмаа ухаан суудаг гэж ярьдаг. Тэгээ заримдаа хүмүүс ярьдаг. За тэр нэг залуудаа өстой нэг тийм нэг ууж иддэг их давтаргүй юм байсан. Одоо их сайхан болсон бил. Одоо аргагүй бас насны яваад ухаан сууж байгаа байлгүй дээ. Тийм маягаар ярьж идэг. Тэгэхээр энэ маань нөгөө юунаас одоо үүдэлтэй вэ гэхээр нийгмийн ер нь бол социализмоос өмнөх үед монголчуудын хувьд бол одоо ухаан суусан хүн гэдгийг юу гэж ойлгож ирсэн гэхээр ер нь сэтгэл хөдлөл их багтай, тэ тайван. Тэгээд их одоо манайх ярьдаг тийм юу гэдэг вүлээ? Сууртай гэдэг вүлээ. Тэгж ярьдаг тий. Тэр нь юу гэж ямар ойлголттой вэ гэхээр нэгдүгээр сэтгэл хөдлөл багтай гэж байна. Хоёрдугаарт нь бодолтой. Хүний үгээр биш, хүний одоо амаар явдаггүй. За гуравдугаарт нь өөрийгөө их ойлгосон, гол нь өөрийгөө таньж мэдсэн. Гэсэн тийм утгатай байсан юм гинэ. Тэгээ яг энийг одоо цагдаар ингээд аваад ирэхээр хүмүүс юу гэж хөндлөж байгаа гэхээр энэ яриад байгаа тэр нөгөө гүндүгүүр гэдэг маань нэг талаараа жоохон маанагдав. Одоогоор бол мэдрэмжгүй хүн болж таарч байгаа байхгүй. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхгүй байгаа учраас тэ бүх сэтгэл хөдлөлөө дарна. Ууртай байгаа мó, дуртай байгаа мó, айцсан байгаа мó, эсвэл үнэхээр хайртай байгаа мó. Одоо эрэгтэй эмэгтэй хүмүүс төрөлхлөө ярьдаг шүү дээ. Фэйсбүүкээр явж ирсэн тэ. Эхнэрээс нь нөхрөөс нь асуудаг. Та ер нь эхнэртэй хайртай гэж хэлдэггүй байна хөдөөний яхас. Тэр хүний гол нь айгүй өстө жинхэнэ нөгөө гүндүг ирэх хүн байна гэдэг байгаа. Тэгэхээр нөгөө хүн чинь хэлж байгаа юм л да. Юу гэж хэлж байгаа гэхээр яг хаяа нэг хэрэгцээгээр бол хэлгээд байгаа болтой байдэн штэ гэдэг энийг гэдэг. Нэг талаараа яг одоо ингээд одооний өнцгөөс харах юм бол тэр хүмүүс ер нь төмс талдаа харагдаж байгаа. Сэтгэл хөдлөл багтаа, сэтгэл хөдлөлөө дандаа дардаг. Тэгээд тайван, хүлээцтэй гэдэг маань нэг талаараа ингэж харагдаж байгаа юм байна. За энэ бол нөгөө ер нь Монгол уламжлалд бол яг гүндүүгүү, жудагтай, ухаан суусан хүн гэдгийг ерөөдөө ингэж ойлгож ээжээ. За ингэж явж байгаад социализмын үед юу болсон гэхлээрээ арай өөр болсон байна. Тэгээд тэр үед нэг нам гэдэг нэг юм гарч ирээд тэр ерөөсөө амьдрал заадаг нар болсон байна хүмүүсийн. Тэгэхээр яг энэ үед юу болсон гэхээр одоо хувь хүний өөрийн мэдрэмж, бодол бол нэг чухал биш. Нам ямар бодлого гаргасан, нам засаг, ямар төлөвлөгөө, ямар дүрм журам гаргасан тэрийг дагаад явж байх нь социалист нам засгаар хүмүүжсэн социалист сайн иргэн гэсэн нэг юм ойлголт гарчээ. За энэ үед нөгөө хүн өөрийнхөө бодлоор, өөрийнхөө мэдрэмжийг тэ манай нийгэм нэг болохгүй байх шиг байна. Миний бодлоор бид нар хувийн одоо аж ахуйтай, хувийн эд хогшилтой, хувийн өмчтэй баймаар энэ гэж ярих юм бол энэ аюултай болно. Манай намсг нэг л буруу яваад байж гэдэг юм те мэдрэмжээ илэрхийлэх нь аюултай. Тэгэхээр энэ үед нөгөө хувь хүний төлөвшил гэх үү, хүний төлөвшил гэдэг бол чухал биш. Чи ямар хүн үед одоо сайн иргэн байх вэ гэх юм бол нам засгийн бодлогыг дагдаг, дүрм журм дотор амьдэрдэг. Тэгээд
одоо тухайн үеийн 5 жилийн төлөвлөгөөч гэдэг юм үү те энийг дагаад явдаг. Тэгэнгүүт энэний нөгөө одоо яг амьдрал дээр харагдаж байгаа нэг нөлөө нь юу вэ гэхээр ингэдэг байсан юм байна. Тухайн үед бид нар мэднэ удам дамжсан мэрэгчлэмүүд явах гардаг өстэй. Ээж нь одоо эмч аав нь багш гэдэг юм уу жолооч байвал 3-4 үеийн жолооч нар, эмч нар, багш нар гараад ирсэн. Энэний нөгөө цаад гол шалтгаан нь юу гэхээр нам тухайн үед хүмүүст юу сурах ёстой юм бэ? Чи юу мэдрэх ёстой вэ? Чи юуг ойлгох ёстой гэдгийг намаас зааж өгнө. Тийм учраас нөгөө хүүхдүүд одоо тухайн үед миний хүсэл юу юм? Миний зорилго одоо миний мэдрэмж юу юм гэхээс илүүгээр нам надад юу заасан бэ? За тэгээ аав ээж нь гэсэн бид нэр удмаараа эмч. Тэгэхээр чи эмч болох ёстой. Тэр хүн дуртай байна уу, дургу байна уу? Яг тэр эмчийнхаа авяас чадвартай байна уу гэдгээс чухал биш. Тэгээ гэр бүлээр хүртэл гэдэг ч байгаа байхгүй. Гэр бүл чи хэзээ гэр бүл зохиох юм? Мэдгүй ээж аваад мэдчих واخ. За ингэж байж байгаад ардчил гарсны дараа ерөнхийдөө яг нь төлөвшил гэдэг зүйл ардчил гараад нэх яагаагүй гэж байгаа юм л да. Одоо нэх хүндэгдэхгүй байж 2005 оноос хойш айгүй чухал болж ирсэн. Яагаад тэгэхээр нөгөө нэг тэ социализмын үед бүх юм яг нэг жигд байсан. Бүх хүмүүс юу бодож, юу сурах, юуг одоо дагаж мөрдөх ёстой бүх юмыг цаанаас зааж агаад тэр нь байхгүй болсны дараа хүмүүс дунд ингээ ялгаа гарч ирсэн байна. Амьдралаас гадна нөгөө тэ зан аашийн одоо авиас чадварын чихүү тэ ялгаа гарч ирсэн. Тэнгүүд хүмүүс эргээд нөгөө бусдтай өөрийгөө харьцуулаад эхлэхээр урам хугарах, эсвэл атаархах гэдэг юм уу те. Одоо яадгийг ямар нэгэн байдлаар дотоод стресс үүссэн юм байна л. Тэгээ энэ үед ямар хэрэгцээ гарч ирсэн гэхэлэр хүн өөрөө дээрээ төвлөрч эхэлсэн. За би ер нь яг юу хийж чаддаг хүн юм бэ? Миний яг мэдрэмж юу юм бэ? Би юу мэдрээд байгаа юм бэ? За би юу те одоо хийж чадах вэ? Би яаж өөрийгөө мэдрэмжээ одоо зохицуулж чадах вэ гэсэн нэг ийм юм гарч ирсэн юм байна. Тэгэхээр энэ ойлголтыг яагаад би ингээд энэ имийг ингээд нэг товчхон ингээд хэлээд байгаа вэ гэхээр ерөнхийдөө төлөвшил гэх ухаарл гэх юу хэлж байгаа юу мэдгүй ямар ч уламжлалаас нийгмээс ингээд өөрчлөгддөг юм. Ирээдүйд ч гэсэндээ илүү өөрчлөгдөн гэж ярьж байгаа юм л да. Одоо жишээ нь магадгүй ирээдүйд илүү ямар төлөвшил ярих ёстой вэ гэвэл би ээтэй яаж харьцах вэ? Тэгээ ээийг би яаж ойлгох вэ? Өөртөөгөө тэр ээд өөрийгөө яаж ойлгох вэ гэдэг тиймэрхүү зүйл баг төлөвшөлд ороод явна гэж байгаа байхгүй. За энэс үүдээд би одоо нэг юуг уншиж өгье та бүхэнд. Төлөвшлийн талаар энэ фэйсбүүк дээр явдаг сошиал орчинд хамгийн их одоо шеэрлэгдсэн юм байна. За энэ ингэж байгаа нэг 10 юм байна. Нэгдүгürt та илүү их уучладаг болсон. Хоёрдугаарт та хайрыг хүчлэхэ болсон. Гуравдугаар та бусдыг амархан шүмжлэхэ болсон. Дөрөвдүгээр та сэтгэлийн шарахыг хүлээн зөвшөөрдөг болсон. Тавдугаар та хүмүүс ялгаатай гэдгийг ухамсарлах болсон. Зургадугаар та илүү уужим сэтгэх болсон. Долдугаар ойр зүрийн яриа хов живнээс царгалдаг болсон. За 8-дугаарт нь баасан гаргийн орой гарснаас унтахыг илүү зүсдэг болсон. За 9-дугаарт нь утгагүй хэрүүл үүсгэхийн оронд чимээгүй байдаг болсон. 10-дугаарт нь таны аз жаргал өөр хүн нэгнээс хамаархаа болсон. За мэдээж энэс айгүй өөр бас нэг хид хідэн юм бас юунууд байдаг юм бэл. Ерөөхдөө дарааллууд. Гэхдээ энэ болохоор сакцэг имэн, за тэр игүүрцэг имэн фэйсбүүк дээр хамгийн их шеэрлэгдэж яасан юм энэ байна. За тэгэхээр энэс нэг дахиад нэг асуулт асууя. Та энэтэй сал нийлж гинөө. Энэтэй. Тэгээ саяны дараалалтай санал нийлж гинөө. Хэрвээ нийлж байгаа бол та хэр төлөвшөж байгаа хүн бэ? Та хэр төлөвшөж чинь яг энэ дарааллын дагуу гэж асууя. За тэгэхээр ер нь бол сүүлийн үед ер нь одоо их ярьдаг болсон зүйл нь одоо сүм чуулган дээр ч гэсэн пасторч гэсэн айгүй ярьж байгаа. Төлөвшөлтийн дараалал, төлөвшөлтийн үе шат, төлөвшөх одоо алхамч гэдэг юм маш олон ийм сургаал, одоо семинар айгүй явдаг болсон байна. За тэгвэл эхлээд би юуг хэлхийг хүсэж байгаа гэх юм бол хэдүүлээ эхлээд ер нь Библи руугаа эхлээд харъя. Библи маань ер нь төлөвшөл гэж юуг хэлж байгаа юм бэ? Тэ? Бидний саяны ойлгоод байгаа юм хэлж гинүү. Эсвэл илүү өөр юм яриад байна уу гэдгийг хэлмээр байна. За тэгэхээр энэ та хэд маань Библийг гаргах шаардлага баг. Би ямар ч энэ төлөвшөл гэдэг одоо грекээр телолог гэсэн үг байгаа. Энэ үгнийх нь утга нь юу вэ гэхээр ерөнхийдөө альва нэг зүйлийн биелсэн
утга. Тэгээ бүрэн гүйцэд болсон гэсэн юм утгатай үг юм байна. За энэ үг нь шинэ гэрээн дээр ерөнхийдөө 6-7 одоо газар яг нэр үгээр гарсан байдаг юм байна. За би эндээс нэг хэдийг уншаад. 1-р Коринт 2:6 дээр ингэсэн байна. Бид төлөвшсөн хүмүүсийн дунд мэрэгэн ухааныг ярина гэж хэлсэн байна. За 1-р Коринт 14:20 дээр хорон мууд нялх хүүхэд мэт бай. Харин бодол ухаанаараа төлөвшсөн хүн бай гэсэн байна. За Эфес 4:13 дээр ийхүү бид бүхэн итгэл ба Бурхныг хүүг мэдэх мэдлэгээр нэгдэж төлөвшсөн хүн болоо зогсохгүй. Цаашид Христийн бүрэн дүүрэн хэмжээнд хүртэл энэхүү зорилго үргэлжилнэ гэсэн бол Филиппо 3:15 дээр. За тиймээс төлөвшсөн хүн бүр ийм бодолтой байгээ гэсэн бол Колоссе 1:28 дээр бид Христээр хүн бүрийг бүрэн төлөвшсөн хүн болгохын төлөө бүхий л мэрэгэн ухаанаар бүх хүнд сэрэмжлүүлж бүх хүнд зааж тунхаглаж байна гэсэн бол Еврей 5:14 дээр. Харин бор хоолн төлөвшсөн хүмүүс тухайлбал сайн мөг ялгахын төлөө ухаан мэдрэггүй байнга ажиллах хүмүүс зориулагдсан ажээ гэж хэлсэн байна. За тэгээд хэдүүлээ өнөөдрийн одоо гол үзэх ишлэл маань Еврей номыг гаргая. Еврей 6 дугаар бүлэг. За тэгээд саяны ишлэлүүдийг та бүхэн маань юу яагаарай. За хувьдаа сайн уншаарай. Тэгэхээр энэ дээр бол юуг хэлсэн гэхээр яг одоо саяны түрүүний миний нэг чадан ядан тайлбарлах гэдэг төлөвшил гэдэг зүйл бол уламжлалаас ахвалаас социализмын үед за яг өнөө үед ямар хэрэгцээтэй болсон гэдгийг хальт ярьсан тийм. Тэгээд эдний гол нөгөө сууж байгаа зүйл нь ерөнхийдөө одоо ёс суртахуун зан аашин дээр суурилдаг юм байна. Одоо бидний төлөвшил гэж ойлгож байгаа зүйл. Тийм учраас хэрэг одоо саяны миний уншсан ишлэлүүдийг харах юм бол за ёс суртахуун зан ааш гэхээс илүү арай өөр юм ярьж байгаа. Саяны миний уншсан ишлэлүүдийг дахиад та бүхэн маань сайн унших юм бол. За мэдээч хэрэг тэгээ сайхан зан ааш, өндөр ёс суртахуун бол биднэрт угаасаа сэтгэвч хүмүүст байх ёстой зан чанар мөн үгүй л мөн. За би уншихаараа яа. Унших гэдэг. За тэгвэл саяны нөгөө миний уншсан ишлэл дээр ингэж байгаа. 1-р Коринт 2:6 дээр бид төлөвшлийн хүмүүсийн дунд мэрэгэн ухааныг ярина гэж бичсэн байна. За хэрвээ бид нар төлөвшил гэдгийг саяны ярьсан те зан ааш сайхан ёс суртахуун юм а гэдэг үүднээс харах юм бол Паулын хэлсэн санааг харах юм бол за сайхан зан ааштай өндөр ёс суртахуунтай хүмүүст би мэрэгэн ухааныг ярина гэсэн ийм утга гарч ирж байгаа. Шууд тэр утгаар нь ойлгол. Тэгвэл хэдүүлээ одоо яг нөгөө юуг харъя. Еврей номын 5:11-ээс 6-гийн 2 хүртэл уншия. За би эндээс уншаад. За энэ талаар ярих зүйл бидэнд их байна. Харин та нар хатуу чихтэй болсон тул тайлбарлахад бэрх байна. Учир нь энэ цагт та нар багш байх ёстой байтал харин Бурхны илэрхийллийн язгуур юмсыг та нарт дахиад заах хэн нэгний та нарт хэрэгтэй болж та нарт бор хоол бус харин сүү хэрэгтэй болсон байна. Сүүгээр амьдрагч бүрэн зөвхт байдлын үгэнд гаршаагүй байдаг. Яагад гэвэл тэр балчир ажээ. Харин бор хоол нь төлөвшсөн хүмүүст зориулагддаг. Учир нь тэдний сэрхүй сайн үг ялгахад дасгалжсан байдаг. Тиймээс Христийн тухай балчир ойлголтыг орхиж төлөвшөлт тэмүүлцгээе. Түүнчлэн үхлийн үйлсээсээ гэмших, Бурханд итгэх, баптизмын тухай заавар, гар тавих тухай, өхөксдөөс амьлуулагдах болон мөнх шийтгэлийн тухай сургаалуудын суурийг дахин тавихгүй бай. Гэж нэг юм хэсэг. За энэ ишлэлдэр яагаад түрүүний миний хэлээд бидний төлөвшил гэдэг нийгмээрээ ч гэх юм уу. За тэгээд энэ сүмч улаануудад заагдаад байгаа зүйл арай биш вэ гэдгийг энэ дээр нэг жоохон энэ дээр ерөнхийдөө тайлбарлсан байна. Тэгэхээр төлөвшил гэдгийг Библи нэгдүгээрт нь юуг хэлж байгаа вэ гэх юм бол за төлөвшхийн тулд чиний одоо идж байгаа хоол их чухал гэж хэлж байгаа. Чи сүү ууж гин үү, бор хоол идэж гин үү? За эхлээд эндээс төлөвшлийг ярьж эхэлнэ гэж хэлж байна. Энэ 11 дээр хэлсэн байгаа юм тийм ээ. 5:11 дээр та нарт тий ёстой одоо учир нь энэ цагт та нар багш байх ёстой байтал харин Бурхны илэрхийллийн язгуур юмсыг та нарт дахиад заах хэн нэгний та нарт хэрэгтэй болж та нарт бор хоол бус харин сүү хэрэгтэй болсон байна. Сүүгээр амьдагч бүрэн зөвхт байдлын үгэнд гаршаагүй байдгаа гэдэг.
Тэгэхээр сүү гэж юу хэлж байгаа вэ гэхээр 6-гийн 1-2 дээр хэлж байгаа. Тиймээс Христийн тухай балчир ойлголтыг орхиж төлөвшил тэмүүлцэх, түүнчлэн үхлийн үйлсээсээ гимших, бурханд итгэх, баптизмын тухай заавар, гар тавих тухай, үхэгчдээс амьлуулах болон мөнх шийтгэлийн тухай сургаалуудын суурийг дахин тавихгүй бай гэж хэлэхдээ сүү гэж юу хэлж байгаа гэвэл энэ дээр хэлсэн байна. Үхлийн үйлсээс гимших, бурханд итгэх, баптизмын тухай заавар, гар тавих тухай, үхэгчдээс амьлуулагдах болон мөнх шийтгэлийн тухай сургаалуудыг ерөнхийдөө сүү гэж хэлж байгаа. Сүү. Энэ бол анхдагч ойлголт. Тэр та нарын энийг яагаад дахин тавиад байгаа юм бэ? Яагаад сүүгээ одоо болтол уусаар байгаа юм бэ? гэж асууж байна. Нэр бидний одоо итгэгч нарын зарим маань яг шудраг хэлэхэд зарим ерөөсөө сайн мэдээ хуваалцж байгаагүй итгэгч нар байдаг хүмүүст. Хүний төлөө гар тавиад залбирч үзээгүй хүн итгэгч нар байж дээ. Тэгээ магадгүй итгэгчнээс асуух үед за энэ баптизм гэж яг юу юм бэ? Үхлийн үйлс гэж юу юм бэ? Тэ мөнх шийтгэл гэж юу юм бэ? Гэт асуух юм бол нүдэн томроод эхэлнэ аюул тэ. Магадгүй нүдэн томроо. Гайхаад би одоо сайн мэдэхгүй байна. Одоо манай пастраас асуу, ахлагчаас асуу, магадгүй багшаас асуу гэж хэл. Тэгвэл энийг Библи хэлж байгаа. Чи энэ болгонд гаршаагүй байгаа бол энийг ойлгоод тэ сайн мэдээгүйгээс гадна чи энийг ерөөсөө хэрэгжүүлж хийж үзээгүй байгаа бол чи яг л сүү уусаар л байна. Сүү дотроо байсаа л балчир хэвээрээ л байна. Тэгэл дахиад яадгүй гэх юм бол хүмүүс ингэ төөрч эхэлдэг юм байна. Яаж төөрдөг вэ гэхээр энэ нэгдүгээр за би эндээс шууд уншаа явчих. Та хэд мэл гаргаад байх. Нэгдүгээр юун дээр ингэсэн бэ? Нэгдүгээр Коринт 3:1-3 дээр. Тэн дээр юу гэсэн гэхээр Паул ингэж хэлсэн юм. Та нар одоо болтол те яг хүнийхээ байдлаар одоо хүний нөгөө язгуур байдлаар өөрийгөө болоо бусдыг шүүсээр байна уу? Тэрний юг хэлж байгаа гэвэл ингэж хэлж байгаа. Би Паул их, би Апол их гэдэг тэдэрт нөгөө ингэ хагарал гараад ирсэн. Би сайн итгэвч чи муу итгэвч. Тэгээ тэрийг юугаар одоо хэмжиж ийсэн гэхлээрээ ёс суртахуун зан аашаар хэмжиж ийсэн. Жишээ нь одоо тий за би нэг явжгаад нэг хүнтэй хэрэлтчлээ гэж бод. Хэрэлтцэн, шүлсээ хайцсан. За одоо өөр яадаг. Ямар нэгэн байдлаар нэг тийм жоохон ёс суртахууны зан аашийн доголд гаргалаа гэж бод. Тэр үедээ яг би энийг яг тэрүүгээр шүүж эхэлж байгаа. Гэхдээ чи итгэвч байж иж ийм алдаа гаргалаа. Чи хүнтэй хэрэллээ, хараал хэллээ. Муухай ааш гаргалаа. Энэ нь эргээд юу гэхээр нөгөө өөрөөрөө хэмжиж эхэлдэг юм байна. Бурхныг одоо Христээр биш. Өөрөөрөө хэмжиж байгаа байхгүй тий. Өөрөөрөө хязгаарлаж ийн гэсэн үг. Чи итгэвч үү, би итгэвч үү гэдгийг зан ааш ёс суртахаар нь хэмжээд эхлэхээр энэ маань юу болдгоо гэхээр яг эргээд энэ нөгөө нэг саяны энэ Еврей номон дээр за ялангуяа одоо дараагийн нэг юу байгаа. За би бас эндээс ер нь уншаад явсан дээр байх гэж бодлоо. Филиппо номон дээр байгаа. Би уншия. Филиппо 3:2-15 дээр. 3:2-оос за муухай үйлснүүдээс сэргийл, бие зүсэгчдээс сэргийл. Энэ нохтоос сэргийл. Учир нь Бурхны сүнсээр мөргөж Христ Есүсээр сайрхан мах бодод иш түшглэх биднийх л жинхэнэ хозол юм шүү. Гэсэн ч би мах бодод түшглэж болох юм. Хэн нэг нь мах бодод түшглэх гэдэг гэх юм бол би бүрч хэлв. Би 8 дахь хоногт хоцлуулсан. Израиль үндэстнийх Бинамин овгийн еврейгээс төрсэн еврей, хууль ёсны фарисей, идэвх зүтгэлээрээ бол чуулганыг хавчигч, хууль дахь зөвхт байдлаар бол өөсөвгүй байв. Гэвч миний хувьд ололт байсан болгоныг би Христийн төлөө хохирол болгон тооцов. Тэр ч байтугай би Христ Есүс эзнээ танин мэдхийн хосгүй давуу талын төлөө бүх юмсыг хохирол болгон үздэг. Би түүний төлөө бүх юмсын хохирлыг амсаж тэдгэрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд бөгөөд хуулиас гардаг өөрийнхөө зөвхт байдалтай биш. Харин Христэд итгэснээр ирдэг итгэлд суурилсан Бурхны зөвхт байдалтайгаар түүнд би олдохын тулд юм. Ингэхдээ би үхэлдэн түүнтэй адил болсноор түүнийг болон амьдлынх нь хүчийг бас зовлонг нь хуваалцахыг таньж мэдээд үхэгсдийн амьдлалд хүрч очмоор байна. Би хэдийнэ олж авсандаа эсвэл хэдийнэ төгс болчихсондоо бас харин Христ Есүст юуны төлөө баригдсан. Түүнийг л барьж авахын тулд мөрддөг гэж ингэ бичсэн байна. Ах トゥ нараа би өөрөө барьж авсан гэж боддгоо харин хийд ганц юм нь ардгаа мартаж урд хөөдөө тэмүүлж ингэж ингээд цаашаа явж.
Тэгэхээр энэ санаа бол сони нөгөө еврей дээр байгаа санааг илүү дэлгэрүүлсэн. Паул хэлж юм л да. Хэрвээ би яг одоо хуулийн дагуу бол би айгүй зөвхт хүн, сайн хүн. Тахлаа өргөдөг. Одоо 8 хоногтой хүүхэд байхдаа хөвчмөлтөө хийлгэсэн, амралтын өдрийг цагтдаг, өргөлөө өргөдөг ийм хүн. Гэхдээ энэ маань намайг нөгөө нэг Христ дотор намайг зөвтгөөг юм аа. Тэгэд эргээд хідүүлээ асууя. Тэгвэл бидний одоо нөгөө ёс суртахуун зан аашаар бид нар зөвтгөгдөг юм. Гэхдээ яг бидний хувьд нэг одоо нэг төөрчөөд гэх мэдгүй төөрчөөд гэж хэлэх яг тэр үеиг дурхасгий мэдгүй. Гэхдээ миний бодлоор бол яг төөрчөөд байгаа юм санагдаад байгаа. Тэр нь юу вэ гэхээр бид нар яг би хараал хэлдэг. Би муу юм хийдэг. Би айгүй сайн хүн. Тийм учраас би итгэгч. Чи хараал хэлдэг, тамхи татдаг, магадгүй уунаа алддаг, архиудаг. Чи чам харсан шүү дээ. Тэр дээр нэг бензин оочлоо явж байхдаа нэг хүнтэй оочр булаацтай хэрэлдчихлээсэн чи тэр юун дээр ингэж хэлээсэн. Тэр үед юу болдгоо гэхээр нөгөө энэ юун дээр гарч байгаа. Еврей номон дээр ер нь Паул хэлэх гээд байгаа санаа. Би олон жил үйлчилсэн. Би цуглаанд олон жил явсан. Библийн сургууль сурсан, пастор болсон. Ийм тийм. Энэ бол нэг тийм чухал биш ээ. Харин чи яг амьдрал чинь чиний итгэл чинь Христ дээр суурилсан уу? Христийг таньж мэдсэн тэр жинхэнэ мэдлэг гүн ойлголтон дээр суурилсан уу гэдг нь илүү чухал. За тэгэхээр хэдүүлээ зүгээр нэг жоохон хідэн нэг амьдрал дээр байгаа жишээ авч үзье. Төлөвшөөгүй гэж яриад байгаа яагаад төлөвш шаардлагатай вэ? Энийг яагаад төлөвшилвэ гэж одоо Паул юм уу Библи хэлээд байгаа гэхээр хэдүүлээ бодож үзье. Одоо өнөөдөр ингээд юу байгаа? Одоо жишээ нь ингээд цуглаан дээр ингээд зарим хүмүүс ирэхдээ ирээд цуглаан дээр яг одоо нөгөө социализмын үед хүмүүс ямар нэгэн дүрм журм дотор байхдаа сайн хүн шиг. За тэр нь ямар вэ гэхээр зарим хүмүүс ингэдэг. Цуглаан дээр ирэхдээ хүмүүс аягүй сайн хүн болж хувирдаг. Хараал хэлэхгүй, тамхиа татахгүй, ямар нэгэн муухай шарахгүй 2 цаг 3 цаг байж чаддаг. Тэгээд харин гадаа гараад явхдаа шал өөр хүн болцсон явждаг. Хараалаа хилцсэн, хүмүүстэй хэрэлдсэн, тамхиа татсан. Тэгэхээр энэ яаж байгаа вэ? Яг нөгөө нэг социализмын үед байдаг шиг тийм хандлага заримдаа гаргадаг гэж хэлдэг шүү дээ. Яг тэгвэл цуглаан дээр ирэнгүүт энэ дээр нэг ямар нэгэн тодорхой дүрм журм үйлчилж байгаа. Тэ? Сайн хүн шиг харагдах ёстой гэдэг. Ингээд яваад ирэхлээр энэ нь яадаг вэ гэхээр жоохон удаад ирэхээр яг энэ нөгөө Паул хэлээд байгаа дотоод одоо ухаарал гүн ойлголтгүйгээр ямар нэгэн дүрм журм за очоод нэг магтандууд уулчтیں۔ За нэг Библи уншчтیں۔ За хайртай шүү гэд хэлжтیں۔ За тэгээ ямар ч бас нэг алгаад ташаад ингэчтیں ингээ явж байхаар сүүлдээ энэ яг Библийн үн чинь одоо Библийн тэр жинхэнэ үнэт зүйл нь алга болдог гин. Гаднаа бол ингээд дагаад байгаа юм шиг дотроо ингээд дургу. Өө хоосон тий хоосоо иргээд нэг тийм юу ш. Очоод одоо юу юм тийм нэг тий хэрэгтэй биш юм шиг. Нэг өөрт нь хэрэгцээтэй биш юм шиг. Тэгээс санагдаад эхлэхээр хүмүүс яадаг гэхлээр ерөнхийдөө бурханд итгэх итгэл сүсг нь нурж эхэлдэг гинэ. Тэгээ дахиад цуглаан баг очдөг. За очихоор яадаг нэг тийм сайн хүн л харагдав. Эсвэл юу яадаг гин. Дүр эсгэж эхэлдэг. Мөр мэрэгтэй болцсон. Нэг сайхан инээгээд ингэ чинь тэгээд гадаа гараад яг өөрөө ч гэх юм уу те яг байгаагаар ингэ яваад. Тэгвэл түрүүний энэ төлөвшил гэдэг зүйлийг судлаад байгаа хүмүүс юу ч хэлсэн гэхээр хүн ер нь ямар нэгэн тодорхой дүрм журм дотор хэсэгтэй бол явж чаддаг. Гэхдээ жинхэнэ одоо төлөвшил гэж яриад байгаа те зан аашны хиний Паулийн хэлээд байгаа төлөвшин юун дээр хэлвэл хүн яг ухаарал дээр ирдэг гинэ. Би яг хин юм бэ? Ер нь би яагаад цуглаанд очиод байгаа юм бэ? Бурхан гэж хин юм бэ? Тэр бурхантай би яаж харьцах юм? Гандан дээр очдөг шиг нэг жижигхэн зан үйл хийгээд харьцаад явдаг юм уу? Эсвэл яадаг юм бэ? Гэхдээ Библийн одоо хэлдээд байгаа санаа нь Христийн нэг гол өөр шалтгаан юу гэхээр энэ бол заавалчгүй
ухаарал Библийн суурьтай мэдлэг дээр явдаг зүйл харилцаа. Тэгжээж энэ харилцаа зөв эрүүл явдаг юм байна л да. Тэгээд заримдаа бас итгэгчнэр ингэсэн явж байдаг. Энэ тентхийн баахан нөгөө нэг эдгэрэл чөлөөлөл семинар гэх юм уу тийм хэсэг явуулдаг хүмүүс байдаг. Яаж яваа? Чөлөөлөхгүй явж байна. Яаж явж байгаа? Оо эдгэрхээ явж байна. Асар их. Яг гэвэл тэр хүмүүний дотор нөгөө нэг яг энэ Паулийн хэлээд байгаа тэр сүүнээс бор хоол руу шилжиж өссөж төлөвшсөн зүйл байхгүй учраас тэр хүн төөрөөд яваад байгаа. Яг гэвэл өөрөөс нь гарч байгаа нөгөө зан аашиг харахтаа би болоог байна. Саяхан хэдэн жилийн өмнө UBTC-д сурдаг 2 дугаар курсын оюут нэг яриад тэгжсэн баг. Айгүй өөртөө урам хугалаа. Яасан бэ гэдгсэн чинь ээж автгаа хэрэлдээд тэгээд янз янзыг хэлэхгүй үгээр хэлээ яах гэж намайг төрүүлсэн хохин барьна гэдгсэн чинь ээж аав гэсэн чам шиг одоо тий бурханд итгэдэг хүн ийм байдаг. Чи ч л зүрх сүрхий Библийн сургууль зураад л одоо цуглаанд үйлчилж байна одоо чухам гэж сүрхий яваадсан. Өгсөн чиний юу чи ийм л юм биш үү. Тэгээ нөө хүн юу гэж яасан гэхээр над руу тэгж л байгаа юм л та. Юу гэж хэлсэн. Би ер нь төлөвч болоогүй юм байна өө. Худлаа гэсэн юм би. Тэгтэл Библи бол юу гэж хэлж байгаа хэрвээ төлөвшсөн хүн байвал яах ёстой гэвэл энэ дээр ингэж унахгүй юм байна л да. Хэрвээ бид ингээд унахтаа хэн нэгэн чамаар те бидний өөрийгөө ч юм уу за муус ус гэсэн ажиллаж байгаа. Чи ер нь итгэвч биш чам шиг юм итгэвч гэж байхгүй. Чи хоёр нүртэй ч гэдэг юм ингэж хэлэх үед хэрвээ бид нэр яг Еврей номон дээр Паул хэлж байгаа бид нэр хэрвээ одоо сүүгээ ууга тэрийгэ боловс одоо юу гэдэг те өөртөө ямар нэгэн байдлаар боловсруулад өөртөө тижэл болгож авсны дараа бор хоолнд орсон байх юм ийм унахгүй юм байна. Жишээ нь энэ тентхийн нэг пастор хар пастор ирлээ, нэг гадаа пасторд ирлээ гэхэд тэр болгонд гүйж очихгүй гэсэн үг. Харин хүмүүс яадаг вэ гэхээр би эзэн дотор аль хэзээ чөлөөлөгдсөн юм аа. Би аль хэзээ идэгдсэн юм аа. Миний зан ааш энэ бол үйл явц. Ариун сүнсний тусламжтайгаар би энийг амьдралын туршид ингээд өөрчлөлт ариусгах ёстой зан аашны зүйл болохоос биш. Тэгээ энэ бол яг миний жинхэнэ төлөвшил. Харин миний төлөвшил яах ёстой гэхээр би ямар нэг юм болсон үл яа надад бурхан надад хайртай юу, хайргүй юу, тэр хүний бурхан хайрлсан эсвэл одоо би бөөдөр гүйжиж байгаа, ламдаар гүйжиж ингээд явахгүй гэсэн үг. Энийг төлөвшил гэж хэлж байна Библиэлд. Тэгэхээр энэ ухаарал ойлголтын дараа нөгөө зан ааш гэдэг бол өөрөө аяндаа бий болт гэж байгаа юм. Тэр бол аяндаа бий бол. Тэгэхээр эхлээд бид нэр төлөвшил гэдэг юу нөгөө ингээд нэг зан ааш ёс суртахууны гоё байдал гаргахаас илүү эхлээд ухаар гэж Библи хэлж байна. Зүгээр эхлээд ухаар. Чи ямар байдлаас ямар болсон юм бэ? Чи эзэнтэй яагаад цуглаан дээр ирээд ингээд дуулаад идгийг ингээд нэг Библи уншаад ингээд идэх юм бэ? Гэхдээ чи гэрээсээ яагаад хийж болдгүй? Яхаа заавал нэг тэр нэг цуглаан гэдэг нэг газар очиж ингээд идэх. Тэгэхээр энийг нөгөө нэг төлөвшил гэж ярьж байна. Тэгэхээр бидний хувьд ер нь дахиад нэг асуу өөрөөсөө ч гэсэн би асуудаг л да. Та ер нь бор хоол идмээр байна уу? Хиний хэллэгчлэн. Одоо Паул хэлж байгаа шиг бор хоолнд ороод илүү сүнслэг мэрэгэн ухаан, илүү сүнслэг нууцуудыг сурмаар байна уу? Тэгэх юм бол та идж байгаа хоол анхаар гэж хэлж байна. Ямар сургаал сонсч байна? Та би Библийг одоо олтлоо өөр дээр эргэлзээл нэг өөрийнхөө зан аашин дотор унаал би ер нь худлаа юм байна, тэр ер нь худлаа юм байна, би ер нь болоог юм байна гэж бодож гинүү. Тэгвэл аль хэзээ та зан ааш биш байр суурь, мөн чанар руугаа Библийн тэр юмыг хараач, илүү суралцаач гэж хэлж байна. Тэрний дараа бид нар төлөвшсөх юм бол номлолын салхинд энэ давлаан шийдэгдээд одоо ингээд нөгөө нэг энэ гаж ч юм уу юу ч бүү мэд бусдад заах байтад өөрсдөө дахиад багш хэрэгтэй болсон тий. Дахиад тэр дотор нөгөө анхны ойлголт дотроо л яваад байна уу гэж Библи асууж байгаа. Тэгэд төлөвшөлт хүрэхийн тулд яах ёстой вэ гэвэл эхлээд идж байгаа хоолоо хараа тижээл. Бор хоол уу, сүү усаар л байна одоо болтол. Гэтэ энийг яахын тулд нөгөө зүгээр нэг ингээд нэг юм академик мэдлэг авахаас илүүгээр энийг амьдрал дээр хэрэгжүүлж энийг ингээд туршиж үзэж явж иж энэ нь нөгөө шим тижэл болдго юм байна л да. Тэгэхээр миний өнөөдөр хуваалцах гэсэн одоо гол санаа бол гол зүйл маань энэ байна. Тэгээ яг ер нь бол зан аашийн хувьд бол хүн магадгүй Монгол уламжлалаар байгаа. Ер нь
нас ахих тусмаа, амьдралд унж босох тусмаа хүмүүс ухааждаг. Тэр бол үнэн байж магадгүй. Нөгөө талаараа одоогийн өнөөдрийнх шиг тий заавал насжилт юм шиг энэ бол өөрийгөө хөгжүүлдэг зүйл болчлоо тий төлөвшлээд. Одоогийн юугаар л өөрийгөө мэдэрдэг болсон байна, өөрийгөө ажилдаг болсон байна, өөрийнхөө чадахгүй юмыг тэгээ хараад би ер нь ийм. Одооний хүүхдүүдээс асуувал чи эмч болох юм бол үгүй. Манай аав нь магадгүй чи эмч болоо би эмч байсан гэх юм бол өөдөөс ч өөр юм ярина тий. Гэхдээ тэр бол таны юу. Би бол арай өөр мэдэрч байна. Миний хүсэл мөрөд би дуучин болмоор байна. Би хипхоп. Энэ бол одооний нөө төлөвшил, өөрийгөө илэрхийлэх чадвар. Тэгтэл Библи бол юу гэж хэлж байгаа вэ гэхээр хамгийн гол зүйл нь гол ухаарал. Тэгээд мэдлэг, гүн гүнзгий мэдлэг. Гэхдээ тэр нь хаанаас вэ гэхээр Библиэс. Зан аашин дээр, ёс суртахуун дээр биш. Харин мөн чанар дээр. Яг чиний ойлголтон дээр би хин юм бэ, бурхан хин юм бэ? Би миний яг одоо байгаа зогсож байгаа мөн одоо юу гэдгийг байр суурь юу юм бэ? Эрх мэдэл юу юм бэ? Би яаж эрх мэдлээ хэрэгжүүлэх вэ? Тэр гэдгийг илүү мэдээчээл гэж хэлж байгаа. Тэгэхээр ингэжээж төлөвшөж цаашаа бид нар өсөж хөгждөг юм байна. Тэгэхээр та бүхнийг уриалгах чинь тэгээ юу гэж уриалж байгааг бол төлөвшил гэдгийг Библиэлд арай өөрөөр хэлсэнийг байнга бодоод тэгээд илүү Библийг жоохон суугаад өөртөө судлаад, бясалгаад, магадгүй тий пастор ахлагч нартайгаа суугаад хамт илүү их тэр одоо мэдлэг рүү тэмүүлээсэ гэж хүсэж байна. Тэгээ хамтдаа эзний нэрээр залбирцгаая. Залбирахдаа ер нь бол эзэн хэлсэн байна. Энэ хуучин гэрэн дээр байдаг. Үгийг судлана гэдэг бол бас их сахилга бат шаардсан, зориулт шаардсан зүйл шүү. Тэгэхээр тийм зориулт сахилга батыг өөртөө бас бий болгоосаа гэж. Нөгөө талаараа бүгдээрээ бас ер нь сүү биш. Харин бор хоол өгдөг тийм тижээлтэй газар, тийм хүмүүс, тийм одоо ахлагч удирдагч, пасторд, хончдуудын төлөө залбирцгаая гэж хүсэж байна. Надад хамтдаа залбирцгаая. Эзэн тань талархлыг өргөж байна. Тэгээд таны үг бол үнэхээр тунгаан бясалгаж, таны үгнээс мэрэгэн ухааныг хайсан нэгэнд бол энэ бол яг зүгийн бал шиг, гэрэл шиг, бас чиглүүлэгч луужин гэж хэлсэн эзэн. Тэгэхээр би үнэхээр төлөвшөхийг хүсэж байна. Би илүү мэрэгэн ухаан, таны дотор нууцлагдсан сүнслэг үннүүдийг би суралцмаар байна. Гэхдээ эзэн би магадгүй яг сүү дотроо тэр анхны шатны тэр мэдлэгээ ч илүү сайн мэдэж тэрийг ойлгож ухаарч бас амьдралдаа хэрэгжүүлэхгүйгээр одоо болтол сүү уусаар байж магадгүй эзэн. Бид нар илүү төлөвшөхийг хүсэж байна. Та бидэрт энийг яг хувьчилж тантай харилцснараа үгийг илүү судалж сууж бясалгаснараа ирдэг зүйл учраас тийм сахилга батыг өгөөч. Магадгүй тэр сонсдог подкастаа багасгаад, сонсдог үздэг нэвтрүүлгээ багасгаад харин таны үгнээс илүү суралцдаг, бясалгадаг байхад туслаарай гэж гуйж байна. Бас эзэн минь тэр төлөвшил рүү тэмүүлсэн. Ялангуяа бор хоол өгсөн тийм одоо үгнүүд, сургаалууд, чуулгануудаар яригдахад эзэн та туслаарай гэж гуйж байна. Танд бүх алдрыг өргөж эзэн Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен.